гишүүдийг ёс зүйтэй хариуцлагатай байхыг бол иргэд сонгогчид бол шаардж байгаа. Хариуцлага тооцож эхлэхийг ч өнөөдөр шаардж байгаа нь бол үнэн. Зүгээр ерөнхийлөгчөөс бас яг энэ агуулгаар хуулийн төсөл өргөн барьсан байна. Би энэ дээр зүгээр нэг асуулт таваад байна. Улсын хурлын тухай хуулийн 36-гийн 1 дээр улсын хурлын үйл ажиллагаа дэгтэй холбоотой хуулийн төслийг зөвхөн улсын хурлын гишүүн өргөн барина гэд заасан байдаг. Тэгэхээр одоо ерөнхийлөгчийн өргөн барьсан байгаа энэ тангарагтай холбоотой агуулгын хэсэгт оруулж байгаа өөрчлөлт улсын хурлын гишүүнийг бүр эрхийн хугацаанаас өмнө татах энэ асуудал маань улсын хурлын үйл ажиллагаа болон дэгтэй холбоотой асуудал биш мөн үү биш үү гэдэг дээр надад хариулт өгөөч гэж асуух гэсэн. За 4 номерын микрофон Алтан гэрлийн Бямбужраад ажлын гишүүн хариулъя. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Нэг талаасаа бол бас ийм эргэлзээ зарим нэг хуульчдын маань гэсэн үзэл бодол санаа нийгэмд бас хилцүүлэг явж байгаа шүү. Үндсэн хуулийн эрх зүйн хувьд нэг ийм зарчим барьдаг. Одоо эрх зүйн онлын хувьд бол иерархи гэж бид нар нэрлэдэг. Тэр маань юу гэхээр дээд эренбийн хэм хэмжээ одоо хоорондоо өрсөлдөх хэм хэмжээ байвал тэр хоёр хэм хэмжээний хувьд дээд эренбийн хэм хэмжээг нь барих гэдэг ийм онол зарчим байдаг. Тэгээ би яагаад энийг тодтогч хэлж байгаа вэ гэхээр таны хэлж байгаа үнэ 36-гийн 1-ийн 1, 36-гийн 1-ийн 3 дугаар зүйл заалтууд. За би ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг хэлж байгаа. Эдгээрийн хоорондоо ерөнхийлөгчийн хувьд энэ хуулийг санаачлах хязгаар байхгүй байгаа. 1. 2 дугаарт бид бүхэн та бүхэн бас санаж байгаа бол улсын хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль гэж бас хууль Монгол улсад үйлчилж байсан. Улсын хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг тодорхой зүйлүүдийг нь улсын хурлын тухай хуульд бас нэгтгэж одоо нэг хууль болгосон. Нэг хууль болгосон. Энэ ерөнхийлөгчийн санаачилж байгаа утга агуулгын хүрээнд за хуулиар юу хязгаарсан бэ гэхээр улсын хурлын үйл ажиллагаа таслал дэгтэй холбоотой харилцаа. Дэг бол угаасаа дэгийн хуулиар тусдаа зохицуулагдана. Улсын хурлын үйл ажиллагаа гэдэг энэ хүрээнд би яагаад гишүүний эрх зүйн байдлын хуулийг танд сануулж байгаа вэ гэхээр гишүүний бүрийн эрх баталгаа түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулж ирсэн юм билээ. Хоёрдугаарт улсын хурлын тухай хууль маань өөрөө бас дотроо бүлгүүдтэй. Энэ бүлгүүдийн хүрээнд үйл ажиллагаа тусдаа бас нэг үйл ажиллагаа гэх тийм бас тодорхой харилцааг зохицуулсан зүйлүүд бий. Бүтэд зохион байгуулалт гих мэтчлийн ийм агуулгаар. Тэгэхээр хууль зүйн талаас харуул түрүүн би бас танд хэллээ. Ерөнхийлөгчд энэ асуудалтай холбоотойгоор санаачлах хүрээ хязгаарт хэрвээ энэ хүрээ хязгаарт багтсан багтаагүй гэдэг юм асуудал гарвал дахиад хууль зүйн ямар маргаан үүсгүүхээр ерөнхийлөгч энэ санаачлах эрхийг эдлүүлсэн үү эдлүүлээгүй юу гэдэг бас хууль зүйн асуудал үүсэх юм билээ. Энийг бас бид бүхэн харгалзах хэрэгтэй байна. За тангараг гэдэг зүйл бол мэдээч хэрэг гишүүний бүрийн эрхтэй холбоот, бүрийн эрхийн баталгаатай холбоотойгоор бүрийн эрхээ хэрэгжүүлэхдээ тангараг өргөж байгаа. Тангарагын агуулга бол тангарагаасаа няцах гэдэг энэ агуулгатай бас уялдаатайгаар улсын хурлын гишүүний дэг за хуралдааны үйл ажиллагаатай холбоосон зохицуултууд бол энэ дагалдах тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулаач гэдэг агуулгаар бас тогтоолын төсөл энэ хуультай хамт санаачсан гэдгийг би хэлье. Баярлалаа танд. За баярлалаа. Дулмын